За та бүгд өдрийн амгалан айлтгая. За яг олонхын гардаг арын шин эргэл явжлаа гал та тэрийг бид ойлгож байгаа. Тэгвэл болгоомжлох хэд хэдэн зүйлүүд байгаа би энэ үнэлгээ болгоход сануулад байгаа. Бид нэр эдийн засгийн энэ хүндрэлтэй үедээ улс орноо яаж авч явах вэ гэдэг бодлогоо өнгөрсөн жилүүдэд тодорхойлсон юм шүү дээ. Өөрөөр хэлбэл экспортыг нэмэгдүүлэх, үндэсний дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, импортын хараат байдлаас гарах гээд олон зүйлүүдийг хийсэн, олон ч амжилтанд хүрсэн. Баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгч нар бол идэвхжсэн юм он жил болсон. Үндсэндээ өнгөрсөн 4 жил бол хэрэглээний эдийн засгаас баялаг бүтээгчид эдийн засаг руу аажмаар улс орн шилжиж ирсэн шүү дээ. Өнөөдөр энэ засгийн газрын бүтц орж ирж байгаагаараа энэ бүх хурдлын олсон олд амжилтыг байхгүй болгож байгаа нь л эмгэнэлтэй зүйл болж хувирчаад байгаа юм л да. Би нэг юугаар хэлээд байгаа юм гэхээр бид нар энэ ардын намтай болон бусад намуудтай, парламент судалтай намуудтай энэ Монгол улсын татвартай хөгжлийн үзэл баримтлал 2030 гэдгийг баталсан юм л да. Энэ дээр батлахдаа бидний хамгийн тэргүүлэх зорилго бол олон тулгууртай эдийн засаг байна. Эдийн засгаараа суурилсан хөгжлийг бид нар дагуулад нийгэм бусад одоо засаглалынхаа бүх асуудлыг шийднэ гэсэн энэ баримт бичгээ баталчаад харин орж ирж байгаа бүтц нь болохоор буцаагаад 2008 оны үндэсний цогц бодлого гэдэг дээр тулгуурласан юм руу орж ирж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл энэ шинэ бүтэц, энэ шинэ үндсийн засгийн газрын үйл ажиллагааг шууд тодорхойлохдоо юу гэж томьёолж байна вэ гэхээр бид нар 2008 оныхоо энэ бүтэц зохион байгуулалтаар 2008 онд баримталж ирсэн энэ бодлогоо хэрэгжүүлнэ гэсэн юмыг оруулж ирж байгааг бид нар шүүмжилж байгаа. Олонх тэгээд лагаа эднүү, луунгаа эднүү тэдний асуудал да үнэнхүү олонх. Гэхдээ бид парламентаараа бүх намуудад зөвшөөрсөд баталсан энэ бичиг баримт бэхэн хатаагүй байхад ийм ууггүй үйлдэлийг хийж болохгүй байхгүй. Би энийг шүүмжилж байгаа. Одоо та бүхэн хараараа 2008-аас 2012 оны засгийн газрын бүтэц ямар байсан бэ гэдгийг. Яг энэ төвчрөөр гэж орсон. Өнгөрсөн хугацаанд 12-оос 16 онд шинжлэлийн засгийн газар, шийдлийн засгийн хоёр эдийн засгийн хөгжлийн яамны тухай ойлголтыг оруулж ирээд эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулж нэг хэсэг ажилласан. Тодорхой үр дүн өгсөн гэж бид нар харж байгаа. Алдаа байсан ч гэсэн тодорхой үр дүн өгсөн. Дараа нь аж үйлдвэрийн яамыг байгуулад Монгол улсын аж үйлдвэрийн нэгдсэн бодлоготой болж ирсэн. Бүтээдэг хийдэг хүм болгон нэгдсэн бодлогонд захирагдаж, нэгдсэн бодлогонд явж, нэг ойлголттой болж, хөрөнгө оруулалт, жижиг дунд үйлдвэр, хүн хөнгөө үйлдвэрийн бүх салбарууд нэг хэм рүү орж, төсөл хэрэгжилт жигдэрч эхэлсэн энэ үе байсан. Дотоодынхаа үйлдвэрлэгчдийг хамгаалсан олон эрх зүйн орчныг буу болгосон. Экспортыг дэмжих хуулиудыг бид нар энэ экспортыг дэмжих хуулиа гаргасан, экспортлогч компаниудын тоо эрс нэмэгдсэн. Гадаад харилцаа өргөгдсөн, олон сайхан хөрөнгө оруулалтын гэрээ хилцлүүд, бараа үйлчлэгийн гэрээ хилцлүүд хийгдсэн. Энэ бүхэд асуудал өнөөдөр байхгүй болж байгаа нь хамгийн эмгэнэлтэй зүйл гэж бид ингэж харж байгаа. Тийм учраас энийгээ болооч гэж. Энэ асуудлаар ерөнхийлөгч хүртэл өөрийнхөө зөвшөөрлийн бичих бүр онцгойлон заалт болгож оруулсныг нь харамсалтай авч хэлсэн. Үнэнхүү болох тэгнэ л дээ. Арын шин тэр юм. Тэгвэл энэний үр дагавар нь яаж гарах вэ гэдгийг бидний хувьд цаг хугацаа бол харуулна гэж би ингэж харж байгаа. Тэгэхээр энэ дээр бол нэг олон юм яриад байхгүй байгаа. Нэгэн тал одоо үнэнхүү олонх одоо тэгээ шийдээд явсан бол тэр замаараа явах байх. Тэгвэл энэс гарч байгаа сөрөг үр дагаврыг хэд нар төвчж чадахгүй юу гэдгийг л өөрсдөө санахаараасаа гэдгийг би хурлын чуулган дээр онцгойлж хэлсэн гэж ойлгож байгаа. Дараагийн нэг санаа зовж байгаа асуудал юу гэхээр өчигдөр Монгол банкны ерөнхийлөгч өөрчлөгдлөө. Монгол банкн дээр хийгдэж ирсэн хэд хэдэн улс орны эдийн засгийн хүндрэлтэй холбоотой түүнээс гадна улс орны эдийн засгийн мөнгө урсгалыг чиглэлтэй холбоотой төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байсан. Энэ бол ипотекийн 8%. Ипотекийн 8%-ийн энэ зээл цаашд үргэлжлэх үгүй юу гэдэг асуулгыг бид тавьсан. Харамсалтай нь тодорхой хариу өгсөнгөө. Ипотекийн 8%-аар өнөөдөр Монголд 70 мянган орон сууц баригдаж 70 мянган өрх орон сууцтай болсон юм шүү дээ. Энэний цаана бас олон мянган төрийн албан хаагч нар ипотекийн зээлэнд хамрагдаад өнөөдөр амьдралаа залгуулаад төрийн албан албаны баталгаанд амьдарч байгаа шүү дээ. Тэгтэл буцаага төрийн албыг цомготгоно гэдэг нар бүтцийн өөрчлөлтөөр цомготгоно гэдэг нар хууль зөрчих юм бол
энэ хүмүүсүүд ажилгүй болоо зогсохгүй дахиад орон сууцны өрөнд орох давхар аюулгүйг энэ хүмүүсүүд харж ийнэггүй юу гэдэг л бидний эргэлзээг төрүүлж байгаа. Тийм учраас ипотекийн 8% зээл цааш өргөжлөх ёстой гэсэн шаардлага гарчсан нь тавьж байгаа. Хоёр дахь асуудал нь сайн малчин хөтөлбөрийн хүрээндх малчны зээл байгаа. 28% бид нар 10% болгосон. Малчны үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих энэ зээл бол олон малчин өрхөд очсон байна. Энэ цааш үргэлжлэх үгүй юу гэдэг дээр бас асуулга авсан харамсалтай хариулт өгөв. Гэх мэтлэнгээр эргэлзээтэй зүйлүүд бол олон гарч ирж байгаа. Тооч бол олон юм бий. Эрх баригч нар валютын ханшны тухай их ярьж байгаа. Монгол банк бол ерөөсөө валютын ханшийг савуулсанд бол их муу ажилласан гэж. Асуудал нь Монгол банктай биш үү гэж харж байгаа. Бид нар эдийн засгийн бүтцтэй байсан юм аа гэж. Импортын 80% хараат улс валютын хэрэглээгүй байна гэдэг нь өөрөө угаасаа байхгүй шүү дээ. Бидний гарч байгаа экспортын бүтээгдэхүүний үн 4-5 дахин унтсан байхад валютын хомсдлын үед импортын 80% хараат улс орон гадаадаас бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа хүссэн үсээгүй валютын хомсдолд орно шүү дээ. Энэ өнөөдөр үргэлжилж байгаа, ирээдүйд дахиад үргэлжилнэ. Тийм учраас эдийн засгийн бүтцийг цогцоор нь зөв болж харахгүйгээр ийм харалган бүтэц хийж болохгүй гэдгийг л бид шүүмжилсэн учраас энэ асуудал дээр ардын нам бол хожимын нэг өдөр өөрсдийнхээ энэ алдаа юм уу юу гэдгийг өөрсдийнхээ энэ шийдвэр дээр нэг дүгнэлт их цаг ирэх байлгүй дээ гэж би ингэж харж байгаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамыг ерөнхий чиглэлгийн яам болгож байгаа. 2008 он руугаа буюу халамжийн эдийн засаг руугаа шилжээ гэсэн нотлогоо шүү дээ. Одоо биднэрт үйлдвэрлэх бүтээх хэрэггүй юм байна. Ерөөсөө халамжаа өгөөд явах юм байна. Үйлдвэржилт нь салбарын бодлоготой үйлдэнэ гэж ерөнхий сайд нэг сони юм ярьсан. Тэгэхээр яам болгон хажуудаа үйлдвэрүүтэй байх юм байна. Салбараараа. Тэд нар өөр өөрсдийнхөө бодлогыг явуулах юм байна. Өнөөдөр энэ яамны бүтцэн дотор экспортыг яг чухам хэн хариуцах юм бэ гэдэг нь ойлгомжгүй. Бүтцэн дээр тодорхой зүйл байхгүй. Худалдаа үйлчлэгийг хэн хариуцах юм бэ гэдэг нь тодорхой бас яг ямар төрлийн төв байгууллагад хариалагдж байгаа нь бас тодорхойгүй. Гэх мэтлэнгээр бол олон шүүмжлэлтэй зүйлүүд энд байгаа. Гэхдээ амьдрал өөрөө энийг цааш яах вэ гэдгийг бол харуулах байхаа гэж би ингэж бодож байна. Үндэсний хөгжлийн газар гэж шинэ газрыг гаргаж ирсэн. Энэ бол зөвхөн төрийн байгууллага, төрийн төв байгууллага биш. Энэ үндэсний хөгжлийн газар үндэсний цогц бодлогыг хэрэгжүүлнэ гэсэн сонь томьёолд орж ирсэн. Үндэсний цогц бодлого гэж байхгүй өнөөдөр Монголд доктортой хөгжлийн үзэл баримтлал гэж байгаа. 2030 он. Тэгсэн мөртлөө төрийн төв байгууллага бодлого тодорхойлохгүйгээр төрийн байгууллагыг бодлого тодорхойлох юм сонин бүтцийг оруулж ирж байгааг бид бас үнжилж байгаа. Наа чин болохгүй гэж. Дараагийн асуудал төрийн өмчийн тухай асуудал. Төрийн өмчийн агентлаг шинээр буулгаж байгаа. Өнөөдөр төрийн өмч тулгуурласан, хувийн хөвшил тулгуурласан эдийн засаг руу бид энэ эрчимтэй явж байгаа үед төрийн өмчийн агентлаг дахин сэргээх нь ямар утга учир байсан бэ гэдэг дээр хэн ч хариулт өгч чадсангүй өнөөдрөөс. Дараагийн асуудал төрийн худалдаа авалтын агентлагийг энийг ч одоо ерөнхийдөө шилэн дансны хууль гаргаад ардаа намынхан гөөмөн одоо бүх юм шилэн байх ёстой шүү гэл дээр доргуу ингээл магтцгаагаал хийгээл явсан да. Тэгэл энэ төрийн худалдаа авалтын энэ байгууллагын данс нь ямар ч сайхан тунгалаг шилэн бэ гэл баахан магтаад явж исэн. Буцаагаад байхгүй болгоод нэг агентлагын дор нуугаад модон болгочихж байгаа байхгүй. Гэх мэтлэнгээр ойлгомжгүй зүйлүүд бол маш буусан. Тийм учраас бид бол энэ асуух зүйлээ бол энэ эрх баригчдаас асуугаад цаашдаа явна. Ганцхан бидний хийж хэрэгжүүлж байгаа энэ ард түмэнд ээлтэй өгөөж өгч байгаа энэ ард түмний амьдрал эдийн засагт бол суур болсон энэ олон бүтээн байгуулалт шинжилгүүдийг бити нураагараа гэдгийг бид бол сануулж байгаа. Би дахиад хэлье. Монгол ардын намын мөрийн хөтөлбөр. Өдөр болгон бид энийг сануулна. Би дахиад хэлье. Өдөр болгон энийг бид сануулна. Энэ дээр юу хийгдсэн бэ гэдэг асуудал дээр бид нар өдөр болгон асууна. Харамсалтайгаар эхний хуудсан дээрээс эдгээр бүдэрч байгаад нь би харамсаж байгаа. А цаашдаа эдийн засгийн суур хөгжлөө тодорхойлж чадахгүйгээр нийгмийн халамжаа яаж авч явах гээд байгаа юм бэ гэдгийг бид нар өдөр болгон хатуу асууна гэсэн юм бодолтой байна. За анхаарал тавьсан баярлалаа. За эрдэнэ